Улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн байдлаар 22 мянга орчим гэр бүл сахалсан тоо мэдээлэл гарлаа. За үүнийг нийслэл орон нутгаар нь ангилж авч үзэх юм бол Баянзүрх дүүрэгт гэр бүл салалт хамгийн өндөр байгаа л орон нутгаас Дархан, Орхон, Хөвсгөл аймагт гэр бүл салалт их байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын статистик мэдээллээс авч үзвэл 2021-с 2025 оны хооронд 78 гаруй гэр бүл гэрэлтээ батлуулсан. Харин энэ хугацаанд 21 мянга гаруй гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан буюу салжээ. Үүнээс 13 мянган нийслэл хотод 8 мянга гаруй нь орон нутагт бүртгэлтэй байна. Нийслэлээс Баянзүрх дүүрэгт салалт хамгийн өндөр байгаа бол Сонгон ярхан Хангуул Баянгол дүүрэг араас нь бичигдэж байна. Баянзүрх дүүрэгт гэр бүл салалт хамгийн өндөр байгаа нь хүн ам олонтой холбоотой. 2025 оны 1-р сарын байдлаар 450 мянга гаруй иргэн тус дүүрэгт амьдардаг. Насны хувьд 30-аас 35, 40-оос 45 насныхан хамгийн их салж байна. Мөн энэ насныхны дунд ихэвчлэн 10-аас 19 жил хамт амьдарсан хосууд салсан байгаа нь анхаарал татна. Өөрөөр хэлбэл гэр бүл зохиож хүүхэдтэй болоод салж байна гэсэн үг юм. Ер нь бол тоо мэдээгээр бол харахад бол ер нь хүн амынхаа тоогоор шийдэх тий Улаанбаатар нийслэл Улаанбаатар хотод бол гэр бүл дуусгарлсны бүртгэл бол олон их бүртгэгддэг. Энэ дотроосоо бол дүүрэг бол харилцаа адилгүй. Хүн амынхаа тоонд харьцуулах юм бол Баянзүрх дүүрэг дээр бол хүн ам ихтэй учраас Баянзүрх дүүрэг дээр бол гэр бүл цуцлалт юм тоо бол арай бусад дүүргүүдийг бодвол өндөр байгаа. Гэр бүл салалтад санхүү хөрөнгө мөнгө, гэр бүлийн өссөн орчин, хувь хүний төлөвчөл, хүмүүжил, гэр бүлээс гадуурх харилцаа гэх мэт олон хүчин зүйл нөлөөлнө. Эдгээрээс гэр бүлийн гадуурх харилцаа, хит их хувийн орон зайгүй болсон зэрэг шалтгаанууд хамгийн их зөнхлөн нөлөөлдөг байна. Тэгээд 45 нас хүрээд 50 нас хүрээд бас нөгөө гэр бүлөө салах гээд байгаа гол шалтгаан юу вэ гэхээр зэрэг одоо эдгээр хүмүүс чинь ажил, мэргэжил, бизнес өөр хүүхдүүд нь гараас гарцсан гэдэг нэг юм докторжоод ууг нь ол яг нэг юм жаргадаг насан дээр уг нэрчээд байгаа шүү дээ. Яагаад энэ үед салаад байгаа юм бэ гэж. Би эр хүн гэдгээ мэдрэх, би эмэгтэй хүн гэдгээ мэдрэх. Яг тэр нөгөө нэг орон зай ялцчгүй дутцдаг. Хувь хүн гэдгээ гээж болохгүй маа. Хичнээн одоо 45, 50, 60, 70, 80, 90 одоо хүрсэн байлаа ч гэсэндээ нөгөө хайр хөвшөрдгүү гэдэг шиг би өөрийгөө мэдрэх хүсэл аль ч насны хүмүүст байгаад байгаа. Дундуур орсон олон зүйлүүдийг холдуулаад би бинийгээ хайрлна гэдэг зүйл мэн л илүү чухал болоод байгаа. Гэр бүл цуцлалтын 60-аас 70% шүүхийн шийдвэрээр 20-оос 30% захиргааны журмаар шийдвэрлүүлдэг. 2021-с 2025 оны хугацаанд 78 гаруй хос гэр бүлээ батлуулснаас 68500 гаруй нь анхудаа гэрэлсэн, 9100 гаруй нь гэрэлтээ дахин батлуулсан, 405 нь гэрэлтээ сэргээсэн буюу салаад буцаад нийлжээ.